За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний дараагийн хичээл бол үнэт зүйлсээс дизайн руу гэсэн ийм сэдвтэй хичээл байна. За өмнөх хичээлээр бид нар бизнесийн загварчлах сэтгэлгээний талаарх суур ойлголтуудыг бол үзсэн. За энэхүү ойлголтуудаар бид нар аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний үр дүнтэй шийдэл дизайныг боловсруулахын тулд хэрэглэгчийг хэрхэн ойлгох тухай хичээлүүд орсон байгаа. За энэ удаа бол тэр хичээлээ улам гүнзгийрүүлээд хэрэглэгчийн үнэт зүйлийг ойлгосноор ямар үр дүнтэй дизайныг хийж болох тухай ярилцах болно. За зурган дээр гарч байгаачлан бид нар магадгүй бидний бизнес шийдлийн хувьд бол хөгшин хүмүүст зориулсан эрүүл мэндийн дэмжих технологийн дэвшилтэд шийдэл бүхий бүтээгдэхүүн хөгжүүлэх гэж бодъё. За тэгэхээр бид нар энэхүү бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн тулд хөгшин хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг бол маш сайн ойлгох шаардлагатай. За зөвхөн хэрэгцээ шаардлагыг ойлгосноор бид нар үр дүнтэй шийдэл хийж чадахгүй. Тэдний ялангуяа хөгшин настай хүмүүсийн үнэт зүйл юу вэ гэдгийг маш сайн өнгөж ойлгож танин мэдэх шаардлагатай юм. Тухайлбал хөгшин настай хүмүүсийн хувьд нийтлэг ийм үнэт зүйлүүд байж болно. За заавал яг ийм үнэт зүйл байна гэсэн юм байхгүй. Бид нар өөрсдөө үүнийг судалгаагаараа дамжуулж олж тогтоодог. Тухайлбал хөгшин хүмүүсийн хувьд аюулгүй байдал нэн тэргүүний чухал үнэт зүйл байж болно. За мөн тэр хөгшин хүмүүсийн бие даасан байдал маш үнэт зүйл байж болно. За мөн гэр бүлийн харилцаа үнэт зүйл байж болно. За энэхүү үнэт зүйлийг бид нар мэдсэн болвол үнэт зүйлийг нь ойлгосноор бүтээгдэхүүн үйлчилгээнийхаа нарийн ширийн шийдэл шин чанаруудыг хөгжүүлэх асар том боломжийг бол энэ олгож өгд юм аа. Жишээ нь хөгшин хүмүүсийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийх гэж байгаа тохиолдолд аюулгүй байдал гэсэн үнэт зүйлийг нь хангахын тулд бид нар хэрэглэхэд хялбар, за мөн emergency alert-а буюу түргэн тусламж дуудах, яаралтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд дотны хүмүүс рүү холбоо тогтоох гэх мэт энэ fall detection технологиудыг бол энэ бүтээгдэхүүндээ шингээж болно. За мөн бие даасан байдлыг нь хангахын тулд ойлгоход, хэрэглэхэд амар, за мөн харьцангуй юм том айконтой ч юм уу, эсвэл бол navigation систем нь маш энгийн байдаг ч юм уу, эсвэл батарей нь өдөр тутамдаа хэрэглэхэд дуустдаггүй ч гэдэг юм уу, ийм байдлаар бид нар илүү бие даасан байдлыг шийдэж болно. Өөрөөр хэлбэл тухайн хөгшин хүмүүс хэн нэгнээс тусламж авахгүйгээр өөртөө тохиолдож байгаа асуудлаа хялбархан шийдэж болох тийм шийдлүүдийг энэ үнэт зүйл дээр нь тулгуурлан хийж болно. За мөн гэр бүлийн холболт. Мэдээж хөгшин хүмүүст хамгийн үнэтэй хүмүүс нь бол гэр бүл нь байдаг, хайртай дотных нь хүүхд, үр ач нар нь байдаг. Тэгэхээр үр ач нарынх нь амар амгалан байдал, тайван байдлыг хангахын тулд гэр бүлтэй нь тасралтгүй харилцаа холбоо тогтоож идэг тийм шийдлүүдийг харуулж болно. За өөрөөр хэлбэл эрүүл мэндийн статус нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа тохиолдолд хүүхдүүд дээр нь мэдээлэл нь тасралтгүй ирж идэг ч юм уу. Иймэрхүү шийдлүүдээр бид нар энэ хөгшин хүмүүсийн үнэт зүйлүүдийг нь яах нь вэхээр хангаж болно. За үнэт зүйл гэхээр хүн болгоны үнэт зүйл өөр байдаг. Нийгэм болгон дээр тогтсон үнэт зүйлийн тогтолцоо харилцан адилгүй ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл тухайн нийгмийн хөгжлийн түвшнээс хамаарат үнэт зүйл харилцан адилгүй ялгаатай байдаг. За тэгвэл бид тодорхой бенчмаркийн чиг баримжаа авахын тулд яг энэ чиглэлээр судалгаа хийсэн хүмүүсийн бүтээлүүдийг харах шаардлагатай. За тэгвэл хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийн талаар Шалм Шварц гэдэг эрдэмтэн маш олон талын судалгаа хийсэн байдаг. За түүний үзэж байгаагаар нийтлэг хүн төрөлхтний 10 үнэт зүйл байдгаа гэж үзсэн. Тухайлбал бие даасан байдал гэдэг бол маш чухал үнэт зүйлсийн нэг. За мөн шинийг эрэлхийлж шинэ соргог зүйлийг байнга эрэлхийлж өөртөө байнга шинэ соргог зүйлүүдийг бий болгоно гэдэг бол бас хүн төрөлхтний нийтлэг чухал үнэт зүйл. За мөн амжилтанд хүрэх гэдэг бол хүн төрөлхтний бас нийтлэг хүчин зүйл. За эдгээр үнэт зүйлсүүдийг бид нар ойлгосноор, үзэж судалснаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсэд нийцүүлэн энэ хөгжүүлэх боломжтой болно. Тэгэхээр энэ хичээлийг үзэж байгаа та бүхэн энэ 3-аас гадна үлдсэн 7 тэр үнэт зүйлийг бол дэлгэрүүлэн судлаарай гэж хэлмээр байна. Бүр цаашлаад өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээ чинь, таны бүтээгдэхүүн үйлчилгээ чинь хэний яг үнэт зүйлийг хангахын төлөө, ямар үнэт зүйлийг хангахын төлөө ажиллаж байгаа вэ гэдгээ нэг эргэн нэг хараасаа гэж хэлмээр байна. Тухайлбал Peloton гэдэг энэ фитнесийн тоног төхөөрөмж аппарат фитнесийн шийдлүүдийг хөгжүүлдэг энэ компани байгаа. Тэгээд зурнаас харах юм бол маш өндөр үнэтэй ялангуяа нэлээд дэвшилтэд технологид
суурилсан бүтээгдэхүүн байна. За энэхүү бүтээгдэхүүнийг магадгүй ямар үнэт зүйлтэй хүмүүс илүү худалдаж авах вэ гэхээр олон нийтийн фитнесээр хичээлэх дургу, харьцангуй хувийн орон зайг чухалчилсан ийм бие даасан үнэт зүйлтэй, бие даасан байдал гэсэн үнэт зүйлтэй хэрэглэгчид магадгүй сонгож болно. За ийм хэрэглэгчдэд зориулаад тэр үнэт зүйлийг нь бие даасан байдал гэдэг үнэт зүйлийг нь хангахын тулд таны бүтээгдэхүүн зориулагдсан яах нь хөгжүүлэгдэж болно гэсэн. Үнэт зүйлийн чиглэлээр дараагийн эрдэмтэн бол Milton Rockich гэдэг хүн байдаг. За энэ хүний хийсэн хамгийн сонирхолтой ажил нь юу вэ гэхээр хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг үндсэндээ хоёр төвшөнд хуваан авч үзсэн. За нэг нь бол яг терминал үнэт зүйл буюу амьдралын ер нь хүн төрөлхтний амьдралын эцсийн зорилго бол эдгээр үнэт зүйлийн төлөө байдаг. За харин хоёр дахь үнэт зүйл нь бол инструментал буюу хэрэглүүр үнэт зүйл гэж байдаг. Энэ нь эцсийн зорилготой хүрэхийн тулд бид нар ямар зан үйлдэл байх ёстой. Өөрөөр хэлбэл өдөр тутмынхаа үйл хөдлөлийг хийхдээ ямар зарчим, ямар гайдлайнсыг барих ёстой юм бэ гэдэг дээр бол яах нь ашиглагддаг. Ийм үнэт зүйлийн цогц тогтолцоог бид нар хэлнэ гэж үзсэн. За тэгээд Milton Rockich-ийн бас үнэхээр гоё бодож боловсруулсан зүйл нь гэх юм бол эдгээр үнэт зүйлийг нэг бүрчлэн задлж гаргаж өгснөөрөө цаас таашдын судлаачдад бол маш том хөнөмөр оруулсан гэж хэлж болно. Жишээ нь үнэт зүйлсийг бид нар тодорхой бодит бүтээгдэхүүн үйлчилгээ болгохын тулд дараах 3 алхмыг бид нар санаж авах хэрэгтэй. За нийт тэргуунд таны яг зорж ажиллаж байгаа хэрэглэгчдэд хамгийн чухал үнэт зүйлс нь юу юм бэ гэдгийг судлан таних мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны хэрэглэгчдийн терминал үнэт зүйл нь яг юу байж болох вэ? Тэрхүү терминал үнэт зүйлдээ хүрэхийн тулд тэр хүмүүс өдөр тутамдаа үйл хөдлөлтөө яг ямар зарчим хэмжээг чиг баримжаа болгож терминал үнэт зүйлийн төлөө явж байгаа вэ гэдгийг маш сайн судалж ойлгох шаардлагатай болно. За энэхүү үндсэн үнэт зүйлсээрээ бид нар тодорхой бүтээгдэхүүн шийдлийн үндсэн концепцаа гаргана. За үндсэн концепцаа бүр дэд үнэт зүйлрүүдэд дамжуулан шийдлийн иж бүр нарийн фичер үзүүлэлтүүдийг бол гаргах байдлаар бид нар илүү үнэт зүйлээрээ жолоодогдсон тийм дизайн бүтээгдэхүүний шийдлийг бол хөгжүүлж болно. Жишээ болгоод Apple компани iPhone утсыг аваад үзье. За iPhone хэрэглэгчдийн хувьд ямар үнэт зүйл нь тэдний хувьд яг iPhone-ыг худалдан авах шийдвэр гаргалтыг магадгүй хийдэг бай, iPhone-ыг илүү төгсгöd нөлөөлдөг бай гэхээр нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, за магадгүй амар амгалан байх, за эрх чөлөө гэдэг энэ үндсэн үнэт зүйлийн төлөө iPhone-ыг худалдан авч иж болно. За энэ хүн үндсэн үнэт зүйлдээ хүрэхийн тулд хүмүүс илүү бүтээлч, шинэлэг байдлыг илүүд үзэж болно. За мөн илүү энгийн байдлыг илүүд үзэж болно. Илүү хүртээмжийг илүүд үзэж болно. За энэхүү дэд үнэт зүйлүүдийг хангахын тулд iPhone гар утас өөрсдийн утсандаа ямар шийдлүүдийг шингээсэн байгааг харж болно. Тухайлбал илүү бүтээлч шинэлэг байлгахын тулд Face ID, Acer chip гэдэг юм уу, Dynamic Island, за дахин боловсруулсан материал ашигламж гэдэг юм уу. Энэхүү шийдлүүд нь өөрөө энэхүү үнэт зүйлийг хангахын тулд iPhone утсанд хөгжүүлэгддэг гэж хэлж болно. Ер нь iPhone утсын дефилтэд шийдлүүд бол үргэлжил хүмүүст илүү бүтээлч, хүмүүстэд илүү инновацлог, шинэлэг тийм шийдлүүдийг бол санал болгодгоор алдартай. Тэгэхээр iPhone утсыг хөгжүүлэгч нар бол яалч аргагүй хэрэглэгчдийнхаа тэр үнэт зүйлийн тогтолцоог маш сайн ойлгосны үндсэн дээр энэхүү утсуудаа хөгжүүлдэг гэж хэлж болно. За дараагийн нэг сонирхолтой бүтээл бол үнэт зүйлийн тогтолцоо нь өөрөө хүмүүсийн бие физиологийн хөгжлийн түвшнээс хамаарч хэрэгцээ асуудлуудыг бол бий болгодог талаар судалсан судалгааны ажил. За энэхүү Richard Barrett гэдэг хүний судалсан судалгааны ажлаар бол альва нийгэм өөрөө маш олон хүмүүсээс бүрдэж байгаа. За наснасаа хамаараа, мэрэгжил боловсрлоос хамаараа, чадвараас хамаараад маш олон анги давхраг бол үүсдэг. Гэхдээ үндсэндээ альва нийгмийн үнэт зүйлийн тогтолцоог бид хэд хэдэн ангилж болно гэж энэ эрдэмтэн үзсэн. Энэхүү үнэт зүйлийн тогтолцоо өөрөө хүний амар амгалан байдлыг илэрхийлнэ гэж үзсэн. Тухайлбал альва нэгэн community-гийн хамгийн доотлын үе буюу 0-оос 2 насны хүүхдүүдийг бид нар амьд үлдэх хөгжлийн үе гэж нэрлэдэг. За энэ насны хүүхдүүдийн хувьд хамгийн үнэт зүйл нь бол эрүүл мэнд, за мөн сахилга бат, за мөн санхүүгийн доктортой байдал гэж үздэг. Энэ насанд энэ үнэт зүйл хангагдаж чадахгүй бол энэ хүүхдүүдийн хувьд бол
сайн сайхан байдал нь бол хангахдахгүй байна гэж үздэг. Сайн сайхан байдал хангахдахгүй байснаар ямар хэрэгцээний асуудал үүсдэг вэ гэхээр бие физиологийн болоод шин тэжээлийн дэмжлэг маш хэрэгцээтэй байдаг гэсэн. Энэ насны хүүхдүүдэд бие физиологийн болоод шин тэжээлийн дэмжлэг гэдэг бол хамгийн чухал хэрэгцээ, хамгийн чухал сайн сайхан байдлыг хангах зүйл байдаг. За эрүүл мэндийн хувьд, санхүүгийн хувьд доктортой байдал алдагдсанаар энэ насны хүүхдүүдэд эмзэглэл буюу сэтгэл хөдлөлийн аюул том асуудлуудыг үүсгэдэг гэж энэ судлаачид үзсэн. Жишээ нь яг 0-2 насны хүүхд дөнгөж төрсөн нэрийн хувьд бол хамгийн чухал үнэт зүйл нь бол эдгээр байт юм байна. За тэгвэл энэ хүн үнэт зүйл одоо дэлхийд дээр хангадаж чадахгүй байгаа нэгэн асуудлыг за Стэнфордын сургуулийн оюутан Джейн Чейн хэрхэн яаж шийдсэн тухай кейс өглөө. Ер нь дэлхийн нийтээр жилд 15 сая хүүхэд дутуу төрдөг. За үндсэндээ дутуу төрдөг хүүхдүүдэд ямар эмгэг байдаг вэ гэхээр hypothermia буюу биеийн дулаан алдагдах ийм эмгэг байдаг. Тэгэхээр тэр биеийн дулааныг зөв зохицуулж чадахгүй бол хүүхэд одоо ам эрсдэх ийм том эрсдэл байдаг. За ялангуяа хөгжилд ороо, хөдөө орон нутгийн аслагдмал, за доктортой эрчим хүчний одоо хангалт access муутай ийм бүс нутгуудад ялангуяа эндэгдэл бол тэгээс 2 насны эндэгдэл бол маш их байсан байгааг Джейн Чейн бол анзаарсан байгаа. Учир нь одоо уламжлалт инкубаторууд бол маш их хэмжээний цахилгаан эрчим хүч шаарддаг учраас яг энэ солиушн нь өөрөө эдгээр хүүхдүүдийн асуудлыг шийдэж чадахгүй байгааг олж харсан. Тэгээ энэ асуудлыг шийдэхин тулд илүү хэрэглэхэд хялбар, өртөг хямдтай, за цахилгааны одоо бас ийм доктортой их сурвалж шаардлагагүй ийм шийдлийг боловсруулад дэлхийн маш олон орны хүүхдүүдийн асуудлыг бол шийдэж чадсан. За дээр нь бол яах нь вэхээр энэ одоо стартап, энэ инновацийн шийдэл бол дэлхийд хамгийн алдартай ийм одоо шийдэл болон танилцуулагдаж байна. Эрдэмтнийхээ үндснээр бол үндсэндээ бие физиологийн хөгжлийн төвшнгөөс хамааруулаад 7 ангиллыг бол үүсгэсэн байна. За 7 ангилал болгонд ялгаатай юм 3 үнэт зүйлсийг бол дэвшүүлэн тавьсан байна. Тэгэхээр эдгээр үнэт зүйлүүд нь одоо хангахдахгүй байснаар маш олон талын хэрэгцээний дутагдалд орно гэсэн. За хэрэгцээ хангахдахгүй байснаар маш олон асуудлууд, сэтгэл зүйн асуудлууд бол яах нь үүсдэгэ гэдгийг бид нэр ойлгож болно. За жишээ нь одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтын асуудлууд бол нийгэмдэр аливаа хөгжсөн нийгэмдэр бол их байдаг. Тэгээд тэр хүүхдүүдэд бол өөрөө ямар нэгэн байдлаар хэн нэгэн сонсогдож байх, харагдаж байх, ямар нэгэн байдлаар хаа газар харьяалагдж байх бол өөрөө маш чухал байдаг. Тэгэхээр одоо нийгмийн хэрэгцээ, танигдах хэрэгцээ, өөрийгөө үнэлүүлэх хэрэгцээ маань энэ насанд хангагдахгүй болохоор за уур уцаар, цөхрөл, үзэн ядалт гэх мэт сэтгэл хөдлөлүүд үүсдэг. Энэ нь маш олон амьдрал тохиох буруу шийдвэр гаргалтуудыг бол хийхэд бол хүргэдэг байх нэ. Тэгэхээр нийгмийн эдгээр залуучуудын ийм асуудлыг бид шийдэхийн тулд хүн үнэт зүйлийг нь маш сайн хангах орчин бүтээгдэхүүн үйлчилгээ шийдлийг бол бид нар залуучуудад зориулан хөгжүүлэх хэрэгцээ шаардлага маш өндөр байж болно. За дараагийн нэг чухал сэдэв бол Harvard Business Review-д хэрэглэгчийн туршлага болоод сэтгэл хөдлөлийн шинжилгээ ухаан гэдэг нийтлэл бол хэвлэгдсэн байна. За энэхүү нийтлэлийг бичсэн залуучууд бол орчин цагийн шилдэг брэндүүд бол нэг зүйлийг аягүй сайн олж мэдсэн байгаа. Бүр цаашлаа нэг зүйлийг өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ бизнестэй бол нэвтрүүлж байгааг олж харсан байна. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг бид нар олж хэрэглэснээрээ өөрийгөө үн цэнтэй гэж мэдэрснээр дахин худалдаж аавна, магадгүй өөрхийн нэгэнд хэлнэ, үнийн мэдрэмж нь багасна. Эсвэл бол компанитайгаа маш сайн харилцаа холбоо тогтооно гэх мэтчлэн ийм давуу талууд бол үүсч болдгийг энэхүү судалгааны ажил бол харуулжээ. Цаашлаад дэлхийд алдартай байгаа томоохон брэндүүд, компаниуд яаж хэрэглэгчдэд тодорхой үн цэний мэдрэмжийг өгөөд байна вэ гэхээр дараах ийм шийдлүүд бол харагдаж байна. Тухайлбал Yeti гэдэг брэнд байгаа тийм. Энэ бол зүгээр нэм кулер, аяллаа кулер байгаа. Тэгэхээр энэ нийтлэлийн гол агуулга санаагаар нь одоо тайлбарлах юм бол энэ зүгээр нэг кулер биш. Энэ бол хэрэглэгчдэд тодорхой нэг юм үн цэнтэй мэдрэмжийг өгж байгаа. Өөрөөр хэлбэл энэ кулерийг хэрэглэгчд хэрэглэснээр өөрийгөө бие даасан, дэвчээртэй, магадгүй одоо илүү outdoors аялагч, чин зоригтон мэтэр мэдэрч байгаа. Мэдрэх боломжийг нь энэ кулер олгож байгаа. Тэгэхээр хүмүүс магадгүй энэ кулерийг хэрэглэж байгаа хүнийг хараад за чи бол энэ хүн бол аялагч юм байна. Энэ хүн бол үнэхээр одоо юу гэдэг адал явдал дуртай юм байна ч гэдэг юм уу. Тэр хүнийг ийм одоо үн цэнээр нь одоо үнэлж хардаг гэсэн.
Тэгэхээр энэ үнэлэх харах боломжийг л зарж байгаа болохоос биш кулер зарахгүй байгаа гэсэн үг байна. Тэгэхээр бид нар альва бүтээгдэхүүн үйлчилгээг харахдаа тухайн бүтээгдэхүүн үйлчилгээгээр нь шин чанараар нь тодорхойлох биш хэрэглэгчдэд ямар мэдрэмж яг юу өгж байгаа, ямар филинг өгж байгаа, тэр фил нь өөрөө бусдад яаж харагдах гэдэгт нөлөөлж ийн үгүй юу гэдгийг бас анзаарах шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл компаниуд тэр мэдрэмжүүдээ зардсан байна гэдгийг эдгээр эрдэмтэд судлаачд бол олж харж байна. За тэгэхээр бид нар хэрэглэгчдтэй яг зүгээр нэг бит бүтээгдэхүүн гэхээсээ гадна бусдын юм нь онцгой содон identity үүсгэх, за бүр цаашлаад ирээдүйдээ итгэлтэй байх, за амар амгаланг мэдрэх, эрх чөлөөг мэдрэх, зугаатай таашаалтай байдлыг мэдрэх, өрмөц сонирн байдлыг мэдрэх, за орчинд тойрноо хамгаалах мэдрэмж өгөх ч гэдэм үү, эсвэл бол амьдралдаа нэг амжилт гаргаж байгаа мэдрэмж өгөх ч гэдэм үү, ийм олон янзын мэдрэмжүүдийг өгдөг юм байна гэдгийг энэ судалгаанууд бол харуулсан байна. За ингээд хичээлээ дуусгахад хичээлийн төгсгөлдөө бид нар тодорхой нэг бүтээгдэхүүн үйлчилгээ огт зарах гаагүй. Бид нар тэрхүү бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуул хэрэглэгчдэд үн цэнтэй байх төр мэдрэмжийг зарж байгаа гэдгээ дахин бодоорой гэж хэлэх гэсэн. Мөн цаашлаад энэхүү мэдрэмжийг бид нар зарснаар цаашлаад бүтээгдэхүүн үйлчилгээгээ мэдрэмжийг ойлгож магадгүй юу зарж байгааг нарийн ойлгосноор бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү олон талаар хөгжүүлэх өргөн боломжуудыг дэлгэний хувьд харуулдаг гэдгийг дахин сануулмаар байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье.